Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах үндсэн хуулийн хуульд заасан үндсэн чиглэлтэй байдаг. Тэгэхээр энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд иргэд олон нийтийн хяналтыг, парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж улсын их хурлд өргөн барихаар болж байна. Монгол улс парламентын засаглалтай орон. Тэгэхээр парламентын дархлаа, парламентын нэр хүнд өөрөө манай улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой гэж Монгол улсын ерөнхийлөгч үздэг. Улсын их хурлын гишүүний ёс зүйн асуудал байна. Улсын их хурлын гишүүний хариуцлагын асуудал. Иргэд сонгогчдын итгэл 3 өөрөө парламентын дархлааны цөм бүрдэл хэсгүүд юм. Тэгэхээр сүүлийн үед нэн ялангуяа улсын их хурлын гишүүд хулгай, авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, за мөн ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргадагч, ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргадагч их хурлын гишүүнийхээ дархан эрхээр халгавчилж, их хурлын гишүүний дархан эрхийн цаана нуугдж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрэхтэй байх үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байгаад ард иргэд шүүмжлэлтэй байсаар байна. Тэгэхээр энэ асуудлыг нэн яралтай засаж залруулахыг ард иргэд та биднээс өдөр бүр шаардсаар байна. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулинд улсын их хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан байдаг. Харамсалтай нь өнөөдрийн хүртэл энэхүү үндсэн хуулийн заалт хэрэгжих эрх зүйн орчин амьдралд өөрөө биелээ болж чадаагүй байдаг. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга хариуцлага, ёс зүйн өндөр хэмжээнд байх ёстой гэж үзэн үндсэн хуулийн энэхүү заалт хэрэгжих гол зангилаа нь болсон хуулийн төслийг санаачлан их хурлд өргөн барьж байна гэж ойлгож болно. За уг хуулийн төсөлд улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах дараах үндслийг тусгалаа. Үүнд нэгдүгээрт ёс зүйн зөрчил гаргасан улсын их хурлын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт өргөсөн тангаргаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан улсын их хурлын гишүүнийг улсын их хурлын ёс зүйн дэд хороо мөн улсын их хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр эгүүлэн татдаг болгож байна. Гуравдугаарт гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гишүүнийг эгүүлэн татах үндслэл өөрөө тусагдсан. Дөрөвдүгээрт парламентын суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал түүнийг эгүүлэн татах үндслийг тусгалаа. Дээрх улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл нь Монгол улсын үндсэн хуулийн суур зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засгаа хамгаалах, парламентэд ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой болохыг дахин тодтогч хэлхийг хүсэж байна. Цаашид энэхүү хуулийн төслийг засгийн газраас санал авч нэн яралтай гормоор улсын их хурлд өргөн барьж байгааг та бүхэндээ өнөөдөр мэдээлж байна.